галзуу series суугтан тавтай морилцгаа манайхан энэ удаад хэдүүлээ Perfect Crown гэх энэ галзуу цувралан үргэлжлэл үлцгээе. Шинэ ангийн гарангуут нь л тэгэл та нарт айлуулах чанартайгаар яриад өгчихсэн гэл тэгэл хичээгэл хамгийн хурднараа одоо яриад өгж байгаа нь энэ шүү дээ. Ч яава ийвэ гэл боо юм болчих юм а та нар маань. Жохоо эн чин тайван хүлээцтэй байл да. Чанартай үзэхийн тулд жоохон хүлээгдэн чин нэг гарцтай байх юм байхгүй сте энэ ч одоо. За тэгээд энэ галзуу цувралыг борон охид бүсгүүчүүдийн дотны найз болох өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампоныг албан ёсоор борлуулж байгаа Солонгосын Happy Moon Day брэндтэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд саба дараагүй саба дардсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих байгаа юм. За бас галзуу series сувгийг мэдэхгүй найздаа шеэрлэж болох юм. За ингээд хэдүүлээ энэ галзуу цувралаа үргэлжлэл үлцгээе. За хийжүүгийн аав хүү тэжүү бэр хоёртойгоо уулзаад цаашид яах талаараа зөвлөлдөж байна. Тэгээд худуудтайгаа холбогдож хааны ордонд хийжүүд тус болох хэн нэгнийг яаралтай шургуулах талаар зөвлөлдөхөр боллоо. Тэгээд тэжүүг ихнэртэйгээ хамт Castle Group дээр ирэх замд тэжүүг ихнэр гайхаж угаад тэрнээс асууна. Аав чинь ихчид чинь дургу гэж бодсон юмсан. Дургуун дургуултай. Гэхдээ бусд хүн хийжүүг дээрлэхэд бүрч дургу гэдгийг. Тэр хоёр хийжүүтэй уулзаад хааны ордонд нүүж очихоор нь компаниг нь хэн удирдах вэ гэдгийг лавлахаар ирсэн нь тэр байлаа. Гэвч хийжүү хариуд нь өөрийнх нь машиныг зассан хүнийг олсон эсхийг асуулаа. Тэжүүч зовж байж тэр хүнийг олсон гэдгээ хэлээд арай гэж олсон хүн нь үхчихсэн байсан гэдгийг хэлсэнд хийжүү дэлбэртлээ хуурладаг. Бас тэр хүн нь хамаатан садан эцэг эхгүй цор ганцаараа хүн байсан болж таарна. Навш гэж. Тэр навшиг би өөрөө алах ёстой байтал өөр хүн урдуур орчихжээ. Энэ үед дуу туслах орж ирээд яралтай чухал дуудлага ирсэн гэдгийг хэлсэнд тэжүүч дуртай дургүй ихнэрээ дагуулад гараад явна. Ингээд хийжүү хааны ордноос зохион байгуулж байгаа албан ёсны ярилцлагад орохоор явна. Гэвч асуултуудыг нь урдаас шүүсэн байсан учраас маш ерөнхий асуултууд байлаа. Ханхүү танд хэрхэн ханддаг вэ? Тэр намайг хэтэрхийг хамгаалах гэж оролддог. Намайг яг л хөрөнгүүд хагарчих шилэн хүн шиг л сандаг. Орон ханхүү яаныг ажил дээрээ сууж байтал хийжүүгийн ярилцлагыг хэн туслах нь авчирч өгдөг. Харин нөгөө талд хийжүү ханхүүгийн хувийн адиланд эзэн нь мэт ирсэнд үйлчлэгч нарч тэрнийг баярлан угтцгаалаа. Энэ удаад тэд дуу туслахыг дотогш нэвтрэхийг зөвшөөрнө. Учир нь ханхүү хийжүүг хувийн эдлэнд нь очихыг тушаасан байжээ. Тэнд очихоос өмнө яан ханхүү хэн туслах хоёр хийжүү дуу туслах хоёрт ордонд ажиллаж байгаа үйлчлэгч нарын нэг нь тагнуул хийж мэдээлэл задалж байгааг илрүүлсэн гэдгээ хэлсэн байж. Тэгээд тэрнийг халаад оронд нь дуу туслахыг ордонд оруулахаар тохиржээ. Маргааш нь ханхүү машин явуулаад хийжүүг ордонд авчрууллаа. Тэрнийг ирэхэд Жонуу сайдаж зэрэг ирж таарна. Ханхүү хийжүүг ирсэнд баяртай байсан ч Жонуу сайдыг цуг ирсэнд дурамжхан байлаа. Та хоёр цуг ирсэн юм уу? Ордны үүдэн таарсан юм аа. Тантай нэг чухал зүйлийг хэлэлцэх гээд. Тэр өдрөөс эхлээд дуу туслах ордон руу чөлөөтэй нэвтрэх боломжтой болсонд хэн туслах их баяртай байна. Таны хурмыг нийцгэр хийх хэрэгтэй гэж бодож байна. Хааны гэр бүл сүүлийн хэдэн жил олон удаагийн уй гашууг амссан. Гэсэн ч хааны гэр бүл хүчрхэг хിവэр байгаа гэдгийг үгээр харуулах нь зүйтэй гэж бодож байна. Үүнд эдийн засгийн давуу талч бай. Зардал нь хэд болох вэ? Жонуу сайд зардлыг шивэнж хэлсэнд хийжүү цочсондоо цагаасгачихлаа. Тэгсэн Жонуу сайд сандарч алчуураа гаргаад асгасан хэсгийг арчиж өгнө. Сайда хийжүү удахгүй миний эхнэр болох учраас та бие зөв авч явна. Үүнийг надад сануулгах шаардлагагүй гэж бодож байна. Та санаа зовлтгүй. Сайд бүгдийг сайн мэдж байгаа. Та хоёрыг гэрлэлтэд цуслуулах хүртэл чинь би бүх талаараа тусалж дэмжих болно. Тэгсэн хийжүү бантлаа. Дараа нь ханхүү хийжүүг Жонуу сайдтай ойр байгаад дургу байгаагаа илэрхийлсэнд хийжүү Жонуу сайдыг ойр байлгаж дэмжлэгийг авахгүй бол хурмаа хийх боломжгүй болно гэдгийг Ян ханхүүд сануулдаг. Чи гэхдээ ийм том захирал гэхэд хэтэрхий итгэмт хэвэн шүү. Би Жонуу бахад танаас илүү итгэхгүй яах юм? Та бид хоёр танилцаад удаагүй байгаа. Харин Жонуу бах аль багаас минь л миний талд байсан хүн. Харин та намайг хизээч мөрчгөж мэднэ. Таныг ийм эмзэг гэж ёстой мэдсэнгүй. Би гэрлэлтийн гэрээ хийчихмээр байгаа ч чамайг бодоод хийхгүй байгаа шүү. Эмзэг гинэ. Тэгвэл гэрээ хийлдэ. Тэгэд мань хоёр гэрлэлтийн гэрээний нөхцлүүдэд тохирно. Гэрлэлтээ цуцлуулах хугацаа
Дээд тал нь 3 жил. Хурдан салуула төдий чинээсэн. Гэрлэлтийн дараа хөрөнгө хуваах нөхцөл. Чи өмссөн хувцастайгаа ирээд өмссөн хувцастайгаа явна. Хааны гэр бүлийн гишүүн болсны чинь дараа чамд очисон бүхэн эндээ үлдэнэ. За яах вэ? Би харин өөрийнхөө хэрэгэм зэргийг буцааж өгөхгүй шүү. Насан туршдаа өөртөө үлдээн. Болно. Гэхдээ чи ямар нэг гэмт хэрэг үйлдэх, олон нийтийн дургуг хүргэх үйлдэл хийсэн тохиолдолд буцааж авна. Бас нэг зүйл байна. Нэгт ордон дотор болсон бүх үйл явдлын нууцыг чандлан хадгална. Гэрлэлтийн үедж дараанч. Хоёрт бид хоёрын хоорондын харилцаатай холбоотой мэдээллийг чандлан хадгална. Гэрлэлтийн үедж дараанч. Хэрвээ нууцыг хадгалахад хэцүү бол тийм зүйл ерөөсө болоогүй гэд бодчихд болно. Тэднийг ингээд сууж үтэл гинэт хадан их хүрэлцэн ирсэнд мань хоёр сандарч хамаг бичиг цаасаа далд хийлээ. Хадан их тэднийг оройн хоолнд урих гэж иржээ. Оройн хэн туслах дуу туслах хоёр нэг цайны газарт суугаад хоол идэцгээж байна. Тэгсэн хэн туслах тэрнээс ямар төрлийн залуу таалагддаг болохыг асуусанд дуу туслах бантлаа. Харин нөгөө талд ханхуу хийж хоёр хадан ихийн урилгаар оройн зог барьцгаана. Хийж боломжийнхоо хэрээр ёсорхуу байх гэж хичээнэ. Энэ үеэр хатан их хийжүүд шимийн арх хундгалж өгөөд тэр хоёр хид татаад баг зэрэг халцгааж яран задгарч эхэлдэг. Харин Иян ханхүү жаахан тавгүй сууж байгаа харагдана. Хаан эцэгч нь амьд мэнд байсан бол энэ гэрлэлтийг яаж хүлээж авах байсан бол? Уучлал гуйсан загтал бичүүлэх байсан байх та. Ахийнхаа замд хөндлөс гэлээ гэж. Таныг мөн ч их загнадаг байсан та. Одоо бас үеэл дүүгийнхээ замд хөндлөс гэж байгааг чинь хараад таалахгүй л байсан байх болов. Одоо болно. Хаан ахийнхаа үхэлд ямар ч буруугүй гэж итгэлтэй хэлж чадах уу? Хүүг нь хараад чамд ямар бодол төрдөг вэ? Аавыгийн замаасаа зайлуулсан шиг замаасаа зайлуулна гэж боддгоо. Иян гэдэг нэрийн утга бол И гэдэг нь хаан тэдэм. Ан гэдэг нь инх тайвныг бэлэгддэг гэдгийг битгий мартаарай. Тэгсэн Ян ханхүү хэлэх үггүй боллоо. Хийж ууч энийг анзаараад эвтэйхэн уучлалгуугаад хамтдаа гарч явдаг. Гарч явах замдаа хийж ууралсандаа дэлбэрэх шахсан бол Иян ханхүү тэрнийг тайвшруулна. Одоохондоо хоёулаа гэрлээгүй байгаа болохоор л би бие барьж байна. Харж л байгаарай. Гэрэлснийхээ дараа би чиний замд хөндлөсөн бүхнийг арчиж хайна. Болж байна. Тэгвэл өнөөдөр намайг ордноос аваад гар. Надад энд хонох хүсэл алга. Тэгээд тэр хоёр оройчин машинаар зугааллаа. Энэ үеэр Иян ханхүү машин жолоодох дуртайгаа ханхүү учраас гүүх дугуй унах ирэхгүй өссөн учраас машинаар давхих дуртай гэдгээ хэлдэг. Тэрнийг өрөвдсөн хийж ууч далайн ирэх тавчраад хувийн хөлгөөрөө далаагаар аяллаа. Гэвч ингэж далаад аялж үзээгүй ханхүүгийн дотор тавгүйцнэ. Тиймээс хийж тэрнийг өрөөндөө оруулж угаад хуруугийн зүгээр хатгсанд өмнө нь ийм зүйл үзээгүй ханхүү гайхлаа. Тэгээд тэр хоёр хөлөг дээрээ титанагтнаа. Ингээд зогсохоор яг нисэж байгаа юм шиг болдгийг. Чи намайг нисгэж үзүүлнэ гэчихэд өөрөө зогсоод авах юм аа. За ингээд тэд байраа солих гэж байгаад хөл алдаад хэдэг дээр зассан орон дээр унчлаа. Тэгээд тэр хоёр анхудаага жинхнээсээ үнсэлцгэнэ. Тэднийг шүн дунд ханхүүгийн хувийн эдлэнд ирэхэд үйлчлэгч нар нь гайхсан бол мань хоёр бандна. Тэр хоёр тус тусдаа өрөөндөө ороод унтахаар хэвдсэн ч түрүүнд үнсэлцснээ бодоод унтаж чадахгүй байлаа. Тэгээд ханхүү тэсэлгөө хийжүүдээр ирээд дуудсан ч хийжүү сандарсандаа унтсан дөр үзүүлээд хариу өгөхгүй байсан учраас Иян ханхүүч яваад өгнө. Маргааш нь тэр хоёр үүдэн дээр таарахад хийжүү цочиж хөл алдаад унах шахсанд ханхүүч тэрнийг дахиад бариад авлаа. Хийжүү бандсандаа бушуухан ухсгэж би захирал хүн болохоор ажилдаа явахгүй болохгүй гэд гүгэл алга боллоо. Тэгсэн хийжүү ажил руугаа биш католик сүм рүү очижээ. Тэгээд Санвартантай уулзаж чөтгөр хөөлгөх хүсэлтэйгээ хэлсэнд Санвартан гайхлаа. Учир нь хийжүү урд шөнийн үнсэлтийг бодохгүй байж чадахгүй байгаадаа айж ямар нэг сүнсэнд эзэмдүүлчлээ гэж бодсон байна. Би сүмд чинь ханд өөргий. Та надад туслаад өгөл төө. Тэгсэн ямар ч нэмэр болсонгүй. Тэгээд гарч явах замдаа Жону сайдтай таарлаа. Тэгээд сайд хийжүүг ажил руу хүргэж өгөхөр болно. Тэгсэн энэ үед ханхүү залгаад хурмын бэлтгэлээр нэг тийшээ явах зав байгаа эсхийг асууна. Тэгсэн Жону сайд хийжүүг дуудсанд тэрнийг Жону сайдтай хамт угааг мэдсэн ханхүүгийн царай барайлаа. Хийжүү нэгэнд салах гэрлэлт учраас битгий хит холбогдорой. Юу гэнэ? Хөрөнгө мөнгө нэр хүнд зүрх сэтгэлгээд аль нэрэн ч хит холбогдож хэрэггүй шүүл гэх гэсэн. Та намайг тэнэг гэж удаа юу? За би явлаа.
Хийж өгч ажилдаа орж ирээд хэдийгээр захирал байхаа болох гэж байгаач хараа хяналтаас сулруулахгүй гэдгээ хэлэхээр салбарын захирлуудаа дуудулдаг. Харин нөгөө талд Иян ханхүү залуу хаантай уулзаж байна. Учир нь ханхүүгийн хурмын өдрийг залуу хаан сонгох ёстой байж. Тэгээд баярлсан залуу хаан боломжит хамгийн ихний өдөр буюу 7 сарын 3-ны өдрийг сонгодог. Энэ үеэр компанийнхаа дор ахтайгаа таарсан Хийжүү Тэжүүтэй Castle Beauty компани бүх хувьцаагаа шилжүүлж өгөхөөр ярилцаж байлаа. Хэрвээ чи бүтлгүүтэх юм бол чамайг алчих шүү. Юу гэнэ? Чи зөв сонссон. Тэгэд Хийжүү хурмын бэлтгэлээ базааж яваа Иян ханхүүдээр очлоо. Тэгэд тэд хурмын үеэр өмсөх үндэсний хувцас өмсөж үзэцгэн. Дараа нь тэндээсээ Хийжүүгийн аавын гэрт очиж бэр гуйх ёслол үйлдэнэ гэдгийг сонсоод Хийжүү сандарсан бол дуу туслах бүгдийг нь айл хэдийн зохицуулсан байлаа. Тиймээс хэн туслах залуу хааны өөрийн гараар бичсэн бэр гуйх загтал болоод инжиний бэлгүүдийг хүргэж өгнө. Тэгээд хэн туслах хурмын дэг журмыг нэг бүрчлэн танилцууллаа. Гэвч Хийжүүгийн аав цаанаа жаахан яоцгүй харагдлаа. Харин нөгөө талд Хийжүүг ээж бүрэн шинжилгээнд оруулж хүүхэд тээх боломжтой эсхийн тогтооно гэсэнд Хийжүү шоконд орлоо. Тэгээд Хийжүүг бие бариад хачин байгааг анзаарсан Иян ханхүү хоёулахнаа ярилцахаар болдог. За сори бажигра борон гэлсний реклам алгадаадах юм. Тэгэхээр эрхэмсэг охид бүсгүүчүүд минь ээ. Цаан чин Солонгосын Happy Moon Day брендинг өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байгаа юм байна. Хавар гэхээр FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбаруудаар. Найдвартай хамгаалалт 5 тухыг мэдрүүлнэ гэд боддоо галзуу биз. Тэгэхээр өөрөөсөө түлхэгчтэй Happy Moon Day-г FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбараас гэж. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүн даван органик материалтай бөгөөд бид маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. За хэдүүлээ тайлбараа үргэлжлүүлцгээе. Чи яагаад бие бариад сандраад байгаа? Өчигдөр орой үнсэлцснээс болоод тэгээд байгаа юм уу? Үгүй зүгээр. Би зүгээр. Ямар ч хүүхдэд байгаа биш. Vibe нь таарвал яагаад үнсэлцэж болохгүй гэж. Өчигдрийн vibe гоё байсан болохоор би танихгүй хүн байсан ч үнсэлцгэл байсан. Огт танихгүй хүнтэй ч үү? Харин миний хувьд би тухайн мөч сайхан байсан учраас үнсээгүй. Харин чамаас болоод л үнссэн. Орой хатан их Иян ханхүүг дуудуулж хамт алхлаа. Тэгээд юунаас болоод сэтгэл санаа тавгүй байгааг асуулаа. Тэгсэн Иян ханхүү тодорхой зүйл хэлсэнгүй. Хариуд нь хатан ихийг ахтай нь хайр сэтгэлээр гэрэлсэн эсхийг бас үргэлж аз жаргалтай байсан эсхийг асууна. Тэр үеэр нөхөр нь хаан байх хэд их дарамтаас шантарч үе үе зүгтад алга болох үед Иян ханхүү өөрт нь хань болдог байсныг хатан их сандаг. Тэрөөрөө Хийжүү бодолд оржээ. Өдөр нь Иян ханхүүгийн хэлсэн үг санаанаас нь гарахгүй байлаа. Тэгээд Иян луу залгах гэснээ боллоо. Харин нөгөө талд ханхүү өдөр бичсэн гэрлэлтийн гэрээгээ хараад сууж байна. Тэрөөрөө хатан ихийн аав Юн ноёнч Иян ханхүүгийн ахыг амиа алдсан тэр үйл явдлыг бодоод сууж байлаа. Залгүй явдал болсон тэрөөр Юн ноёныг ордонд орж ирэхэд хатан уйлаад сууж байж. Тэгээд хэвлэлийнхэн цуглаж байгааг хэлээд хаан золгүй байдлаар амиа алдсан учраас хүүн хаан ширээнд суух болсон гэдгийг зарлахыг хүсдэг. Гэвч хаан гэрээслэлдээ хүүгээ биш дүүгээ дараагийн хаан болгохоор бичсэн гэдгийг Иран хатанд хэлсэнд Юн ноён шоконд оржээ. Хаанд намайг ойлгоно гэж бодож байна. Энэ бүхнийг би хүүгийнхээ төлөө хийсэн. Чи юу хийж гисэн бэ? Би бүгдийг нь шатаачихсан. Харин нөгөө талд ханхүү өрөөнийхөө сейфийг онгойлгоод хааны бичиж үлдээсэн гэрээслэлийг гаргаж харлаа. Гэрээслэл галд баг зэрэг түлэгдсэн ч бүрэн бүтэн үлдсэн байжээ. Маргааш нь Тэжүү их нэртэйгээ хамт ханхүү Янтай уулзахаар бэлдэж байлаа. Хийжүүгийн аавч ханхүүг ирнэгэд хүлээж байна. Тэгсэн удалгүй ханхүү Иян Хийжүү хоёрч ирлээ. Хийжүүгийн аав баг зэрэг дурамжхан байдалтай байсан бол Иян ханхүү Тэжүүг ахаа гэж дуудсанд Тэжүү нэлээд баяртай байлаа. За тэгэд гэр бүлэрээ зоог барьцгаана. Castle Group-ийн гүйцэтгэх захирлын хувьд би зариуд шилдэг тогоочдыг урьж авчирсан. Хөөе. Чи арай гүйцэтгэх захирал болж амжаагүй байгаа шүү. Заавал тэрийг одоо хэлэх хэрэг байгаа юм уу? Удахгүй болно шүү дээ. Хоол их хамттай байлаа. Баярлалаа ахаа. Зүгээр дээ. Охиныг минь хайрлаж яваарай.
Тэр үргэлж өөрийгөө өндрөөр үнэлдэг байсан. Тиймээс явж өөрөөсөө дор хүнтэй гэр бүл болчихъя гэж их санаа зовдөг байлаа. Ямар ч тач хааны гэр бүлийн хүнтэй гэр бүл болох болсонд нь би баяртай байна. Би таны санааг зовоохгүй тулд чадах бүхнээ хийнэ. Тэр тийм амархан байсан бол би санаа зовохгүй л дээ. Гэхдээ хааны ордон гэдэг хил ам, хэрүүл тэмцэл, уй гашуугаараа зартай газар шүү дээ. Нэг л зөгтлохоогүй сонсогдоод байх чинь. Гинэт халамжтай аавын дүрд тоглоод л. Намайг өсөлд ороход та нэг ч яриаггүй гэж одоо ингэж ярих чинь зогцохгүй шүү. Харж байгаа биз? Хийж юу маань одоо ч хүүхдэрээ. Дэми яриагаар яах вэ? Та ядаж хормын мэлгээ өгөхгүй мө? Ахыг гэрлэхэд та бэрийн гэр бүл компанийнхаа хувьцаанаас өгч тэр бүхэл офисын барилга хүртэл бэлгэлээ үсттэй. Тэгсэн ганц охин чинь гэрэлж байна штт. Ямар нэг юм өгөх юм байгаа үсттэй. За би явлаа. Надгүйгээр хоолоо дуусгаарай. Тэгэд хийж өг босоод явсанд Ян ханхууч араас нь босоод явлаа. Манай гэр бүлийн уур амьсгалыг мэдрүү. Одоо надтай гэрлэхдээ эргэлцэхгүй байна уу? Хатан ихэн ярьсныг чи сонсоо үсттэй. Тэрний хажууд басч гэж гайгүй. Тийм ч юм уу? Гэхдээ аавын тэр халамжтай дүр үзүүлж байгаа нь тэр чигтээ жүжиг шүү. Танаас яаж юм салгаж авъя даа л гэж бодож байгаа. Тэгээд юу гэж? Би л жинхнээсээ байвал болон биш үү? Танаас би нэг юм асуучих уу? Та надад жинхнээсээ татагдаад байгаа тал байна уугүй юу? Тийм ээ. Чи надад таалагддаг. Анх удаага ийм байдалд орж үзэж байна. Яасан? Чамаас салхаа болчихгүй гэж айгаа юу? Санаа бити заваа. Би чамайг хүчээр дэрэгдээ байлгахгүй. Гэхдээ чи өөрөө салахыг хүсэхгүй гэвэл би хүлээн зөвшөөрнө. Оройн тэр хоёрын буцаж явах замд Жану сайд хийж өрөө залгасанд Ян ханхуу жахан дурамжхан хүлээж авлаа. Тэгээд ханхуугийн ховын эдлэн дээрсэн хойноо хийж үйлчлэгч нарыг нь дагуулад бөөндөө мах шарж эдэцгэн. Маргааш нь Ян ханхуу өглөө Жану сайдын ажил дээр хэлэлгүйгээр яваад очлоо. Би хийж үзсэн. Чи энийг сайн ойлгох хэрэгтэй байх. Би мэдлээгээд юм өөрчлөгдөн гэж юу? Тиймээс бие зөв авч яв. Хийж энийг чинь мэдж байгаа юу? Энд би өөрийнхөө тухай ярьж байна. Хийж үгийн байдлыг ингэж хүндрүүлэх хэрэггүй гэж би бодож байна. Учир нь хийж үү танаас ийм зүйлийг хүсэхгүй байгаа. Уулзалтаас гарсан Ян ханхуу явж байх зураа хийж үгийн тоглосон рекламуудыг нэг нэгээр нь буулгаж байгааг харна. Учир нь хааны гэр бүлийн гишүүн рекламанд тоглох хориотой байлаа. Тэр өдрөөс эхлээд ханхуугийн ховын эдлэн даяар хормын бэлтгэл өрнөнө. Удалгүй хормын өдөр болоход хатан их Жану сайдтай таарлаа. Та зүгээр үү? Ягаад зүгээр биш байх ёстой вэ? Зүгээр л. Таныг бие барьж дийлхэ болох хүртэл чинь баг зэрэг хүлээх ёстой болох юм шиг байна. За ингээд цаг болоход хормын ёслол эхэлнэ. Инэгэрэ. Худлаа инээсэр байтал ирүү салж унах гэдэг шүү. Хормыг нь Жану сайд хааны ордноос уруу царайтай үзнэ. Ийм болохоор л би чамайг 20-50 гэсэн юм шүү дээ. Хитрхи их дарсан зүйл тооцоолоогүй байдлаар тесрэх тохиолдол бий шүү. Энэ үеэр хормлогч хос хааны ордонд ирж байна. Тэгэд тэд дотогшорж залуу хаан хатан их хоёрт бараалхна. Засгийн газрын кабинетийн нэрийн өмнөөс та хоёрт баяр хүргэе. Тэгсэн энэ үеэр хийж үгэнд ханиалгаж байснаа нүдэнд бүрэлзээд ухаан алдаж унлаа. Эндээс яралтай явъя. Энэ цагаас хойш миний эхнэрт гар хүрсэн хинч байсан. Миний уур хилэн амсан. Хэн туслах. Яралтай аавд нь хэл хүрэг. Хийж үү. Ингээ сандарсан Ян хийж үг тврээд шууд машинд сууж Castle Group-ийн эмнэлэг рүү хөдлөлөө. Хормын шууд дамжуулалтыг үзэж байсан хүмүүс бүгдээрээ шок. Жану сайдч машиныг эмнэлэг рүү саадгүй хүрэхт нь туслах тушаал өглөө. Тэгэд эмнэлэгт очисон даруйд нь хийж үг шууд эрчим тэмчилгээнд оруулдаг. Учир нь хийж үгийн даралт унаж зүрхний цохилт нь суларч байлаа. Харин нөгөө талд дуу туслах тэр өдөр хийж үгийн хэрэгэлсэн бүх зүйлсийг ерөөсөө оролдолгүй хിവэр нь байлгах тушаал өгнө. Цусны шинжилгээний хариу ирлээ. Дегоксины хордлого байна. Өглөө аюулдаж хүргэх эрсдэлтэй. Гэхдээ бид хариу арга хэмжээг авсан. Хэдэн цагийн дараа биеийн тогт хүрчнэ. Энийг сонссон хийж үгийн аав тэсэлгүй Ян ханхуг алгадаад авна. Хамгаалагчд нь ч тэрэн лүү ухс хийсэн ч Ян ханху тэднийг зогсоолоо. Чи энэ асуудлыг заавал шийдэж эзнийг нь олох ёстой шүү. Харин нөгөө талд хатан эгч бас ордондоо сандарсан байдалтай зогсож байна. Тэгэд эмний хордлого гэдгийг сонсоод их гайхлаа.
Нөгөө талд Жонуу сайдаж галзуурахад ганц хуруу дутуу явж байна. Би мэдээд байсан юм а. Чамайг тэрнийг хамгаалж чадахгүй гэдгийг. Чиний ихнэр болоод нэг ч хоноогүй байхад ийм юм боллоо штт. Тийм болохоор би ирлээ. Ордныг бүхэлд нь шалга. Үйлчлэгчдээс эхлээд хааны гэр бүлийнхнийг оруулаад бүгдийг нь шалга. Хааны ордонд албан ёсоор мөрдлөг эхлүүл. Гэвч хааны ордонд мөрдлөг эхлүүлэхийг хатан их зөвшөөрөхгүй байлаа. Хааны гэр бүлийнхнийг хүртэл байцаана гэсэн нь тэрэнд таалагдсангүй. Гэвч засаг баригч ханхүүгийн тушаал учраас өөр арга байсангүй. Мөрдөгч нарыг хааны ордонд нэвтрүүлэх зөвшөөрлийг өгдөг. Ингээд Жонуу сайд хэвлэлийн хурал зарлж болсон явдлын талаар товч мэдээлэл өгнө. Тэгээд ханхүүгийн хүсэлтээр хааны ордонд мөрдөгч нарыг ажилуулахар болно. Тэгээд хамгийн түрүүнд ханхүүгийн хувийн эдлэнд ажиллаж байсан хүмүүсийг баривчлаад байцааж эхэлдэг. Харин эмнэлэгт Тэйжүү их нэртэйгээ хамт аавынхаа тушаалаар Хийжүүг сахиж байна. Тэгээд удалгүй Хийжүү ухаан орсонд энэ тухай мэдээг дуу туслах болоод Иян ханхуд яаралтай мэдэгдлээ. Энэ үеэр Иян ханху аав ээж хоёрынхоо булшин дээр зогсож байлаа. Тэгээд Хийжүүг ухаан орсныг сонссон ханху харах урдаараа гүйсээр эмнэлэг дээр ирээд тэрнийг тэрч авахд нүднээс нь нулимс урсна. Харин тэрнийг уйлж байгааг хараад Хийжүү гайхнаа. Та уйлаад байгаа юм уу? Чамайг өгөж байна гэж бодоод. Чамайг алдах нь л гэж бодлоо. Би зүгээрээ. Тэгсэн Жонуу сайдаж ирлээ. Иян ханхуг байцаахаар байцаагч нар ирсэн нь тэр байлаа. Тэгээд хэн тусалхыг Хийжүүдээр үлдээгээд цагдаагийн газар руу явдаг. Харин нөгөө талд хэн нэгэн Хийжүүг зариуд хорлсон гэдгийг Жонуу сайд тэрэнд тайлбарлана. Тэгсэн Хийжүүгээс илэрсэн юм нь ханхүүгийн хаяа уудаг юм байж таарлаа. Тэгээд хормын үеэр Хийжүү бүдэрч ширээ мөргөхдөө тэдний уух байсан аяг солигдсон болохыг ойлгоно. Тэгээд халдлага Хийжүүг биш, Иян ханхуг анилсан байсан болохыг тэр ойлгодог. Нөгөө талд ханхуу чинийг бас ойлгосон байжээ. Хийжүү тэр имийг ерөөсөө уудаггүй учраас цусан дэх имийн хэмжээ хянж болох үс хэмжээнд байж. Харин тэр имийг үе үе уудаг Иян ханхуу тэр аягтайг уусан бол цусан дэх имийн хэмжээ хэд нэмэгдэж амиа алдах байж. Энэ үеэр хатан ихтер ахайд нь ирж цагдаа нар бүх зүйлийг нэгднэгэнгүй шалгаж байгааг дуулгахад ямар нэг асуудал үүсгэхгүйгээр бүхнийг зохицуулахыг тушаалаа. Жонуу сайдаж ханхуутай уулзаж хааны ордонд очоод бүх үйлчлэгчтэй сольж хамгаалалтаа чангадахыг зөвлөөд хааны ордноос гадуурх бүх асуудлыг өөрөө хариуцахар болно. Оройн ханхуу Хийжүүтэй утсаар ярьж маргааш яаралтай ордонд ирэхийг тушаалаа. Тэгэд Хийжүү эмнэлгээс гарахдаа нүрээ будаж биеийн муу байгаад царайлж ханайлгаж яваад машин цугаад хааны ордон руу явна. Үүнтэй зэрэгцээд PR-ийн баганч тэрнийг өрөвдүүлэх тактик руу шилжин ажиллаж эхэлнэ. Хийжүүг хааны ордонд ирэхэд хатан их өөрийн биеэр тэрнийг угтаж авлаа. Чамайг энд байхаар болсныг сонссон. Бие сайн бодоорой. Чамайг эрүүл болох хүртэл ажил үргэгч нь би гүйцэлдүүлж байна. Төвөг утсан дуучлаарай. Хийжүүг ордонд ирэхэд залуу ухаан угтаж аваад баахан зүйл асууж шалгадаг. Дуу туслагч албан ёсоор хааны ордонд ажиллах болжээ. Хийжүүг өрөөндөө ирэхэд эмч нар аль хэдийн шинжилгээний аппарат байрлуулчихсан байлаа. Гэвч Хийжүү шинэхэн нөхөртөөгөө хоёулахнаа байхыг хүсдэг. Бодоод байх тусам надад биш харин танд л хамгаалалт хэрэгтэй санагдаад байгаа юм да. Би мэднэ. Тэгээд яаж ийм тайван байж чаддаг вэ? Гол байна чи биш болохыг мэдээд тайвширсан юм а. Тэгсэн Хийжүү тэрнийг дээрээр цохиж эхэлнэ. Тэнийг минь тэгэд намайг бэлэвсэн үлдээх гээ юу? Таныг өгчүүл би яаж амьдрах болж чинь? Танд ямар нэг муу юм тохиолдвол би салж чамжихгүй бэлэвсрэн штэ. Санаа зовж байгаагаа ямар хачин илэрхийлдэг юм бэ? Зүгээр хэвтээ. Чи одоо хааны гэр бүл болсон. Жоох намтай байл та. Хааны гэр бүлийн сүр хүчийг харуул. Ард түмний хүндлэл харигтад улс үндэстний бахархал нь улсан хүн лүү халдаж хэн зөрөглөх вүлээ? Тэгээд та өөртөө итгэлтэй байгаа юм байна тийм үү? Нэр хатан их миний хийх үүргийг өөртөө авсан гэсэн. Санаа зовлтгүй. Би тэр хүсэлтээс нь татгалзчихсан. Нөгөө талд ханхүү хүсэлтээс нь татгалцсан болохыг сонсоод хатан их уурлаа. Тэгсэн энэ үеэр юн ноён ирж уулзнаа. Та хэсэгтээ ордонд ирэхгүй байвал зүгээр байх. Шаардлагагүй хардлага дагуулах байх гэж бодож байна. Та ч бас болгоомжтой байгаарай. Шаардлагагүй хардлага дагуулахгүй тулд. Энэ үеэр мөрдөгчд Дегоксины улмөр хормын зан үйл үйлдсэн аягнаас илэрсэн гэдгийг Жонуу сайдад ээлтгэж байлаа. Тэгсэн ханхүүгийн хувийн эдлэнд ажилладаг үйлчлэгч Жонуу сайд дээр ирлээ. Харин нөгөө талд Иян ханхүү Хийжүүдээр орж ирнэ. Энэ бол чи бид хоёрын гэрэлсэн хосын ёсоор хамт хонох анхны шөнө. Бэлэн биз дээ.
За, энд хүрээд энэ галзуу цувралын part 4-ийн тайлбар маань дуусч байна. Тэгээд ойлгомжтой бас л гал хэсэгтээ бас дуслаа. Үнэхээр сонирхолтой болж байна. Тэгээд дараагийн 7 өдрийн сүүлээр дахиад шинэ ангины гарангууд хэдэн бараанууд нь ойлгомжтой хамгийн хурднаараа та нартай айлуулах чанартайгаар ярьж өгөхийг хичээгээд оруулах болно. За ёо. Тэгэхээр don't worry. Амар гадгаадл хэлсэн нөө. Бити занаа заваа гэж. За. Тэгээд муу брооны энэ галзуу цувралыг өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбараар худалдаалж байгаа Солонгосын Happy Monday брэндтэй хамтран хүргэлээ. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хөвөн даван органик материалтай бөгөөд бид маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. Тэгээд та нар манай саба дараагүй бол саба дардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу сэрийн сувгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийн галзуу цуврал буюу Каннибалын сүүлийн парт юм уу эсвэл If Wishes Could Kill part 2-ын аль нэгээр нь эргээд уулзцгаая. Тэр болтол түр баяртай манайхан санаа зовлтгүй айл болох хурдан оруулахыг хийж байна.